Бүгдээрэнд нь орой мэндэ. Өмнөх дугаар дээр би нэлээд намуухан ярих шаардлага гарсан учраас бараг шивнээд ярьчихсан. Нэг хүн надад ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьсан гэд коммент бичсэн байлээ. Тэр хүний шүүмжийг хүлээж авсан. Би тэгсэн өөрөө яг тэгчлээдээ гэж бодож ирсэн л доо. Тэгсэн чи яг хэлсэн байлээ. Үнэхээр их баярлалаа. Яагаад тэгэхээр миний яриаг одоо тэгж сайхан мэдэрч сонсдгийм байна та нар маань гэд. Би ч гэсэн бас яах вэ? Мэдрүүлж ярьдгийм байна гэж бодлоо. Хүүхдтэй хийсэн ярилцлагын талаар бол нэгдүгээрт би тэр яриаг хийгээгүй. Гол нь хүмүүст сэрэмж олоосой, нэгийг бодоосой гэж боддог юм болохоор л зүгээр нэмэлт болгоод сэтгэлээрээ мэдэн дээр байсан ярианаас тастаад оруулсан юм аа. Тэрнээс биш би өөртөө амрыг бодсон бол шууд хэрэгээ дангаар нь л оруулчих байсан юм. Мдээгүй нь мэдчиг, сонсоогүй сонсчихвол гэж бодсон хэрэгэлтэй. Зарим хүмүүс маань их сонин эвгүй коммент бичих юм аа. Би бол та нарт ямар ч хэргийг ярихдаа орчлон дээр огт болоогүй юмыг зохиогоод оруулцдаг байгаа шүү. Өчигдрийн тэр аутизмтай, шизофрентэй хүү гэдэг чинь би зохиож хэлээгүй. Угаасаа тийм хавсарсан өвчтөө хүүхэд гэж гарч байгаа байхгүй юу? Тэгэхэд чинь одоо намайг мэдрэл муутай 2 өвчөө хольж ярьлаа. Аутизмтай хүүхэд хизээч гэмт хэрэг хийдгүү ч шиг ялахгүй байж гээд аюу ичж байна. Сэтгэл мэдрэлийн эмч биш. Гэхдээ бас нэг муу юм мэдээд идэм аа гэдэг шиг өдийн наслахтаа бас наад зах нь нэршлэр нэг муу ялгачихна л та. Ер нь бол би гэмт хэрэг зохиодог байсан бол подкастаар гэмт хэрэг зохиож ярихгүй шүү. Тийм шаардлага надад байхгүй. Тэгдэг байсан бол би тэр санаагаа өөрөө би зохиолч юм чинь зохиол болгоод бичиж штэ. Надад тэр нь илүү хэрэгтэй үстэй. Тэгэхээр хүмүүс намайг одоо энэ байнгын чинь гэмт хэрэгэ баргал зохиогоод яриад байна гэж яриад ах юм. Тэр нь үнэхээр надад өстой таалагдахгүй байгаа шүү. Онцгой санагддаг. Хүн ингээд хайж ирээд эрэл сурал болгоод юм оруулж яхад бараг эцсийн зохиолоо ярьлаа гэж ярих гээд ах юм. Та бүхнийг заавал надад ингээд дэмжлэг өгөөрөө гэж хэлдэггүй штэ. Тэгтээ бол санал болгодог. Хиндээ уран баяртай байх нь гоё штэ би тэгж боддог. Би баяжаал та хоосортлоо нэг тийм эргэлт гарахгүй бах. Гэхдээ та donation like өгдөг маа гэхэд нэг хитрхи хүнийг муу мухагаар хэлээд доромжлоод байхгүй байвал зүгээр байгаа маа. Зөв хүний үйлдэл нүднээс далдч зөв гэж үг байдаг. Би таныг харахгүй, би таныг доржууд улмаа юу гэж мэдэхгүй байж болно. Гэхдээ хорвоо ертөнц гэдэг чи өөрийн нүдтэй байдаг юм аа. За ингээд хэрэгтэй орцгоё. 2022 оны 1-р сарын 29-ний өглөөний 6 цаг 04 минутанд хэн нэг хүн орон сууцны байрнуудын дунд нэг хүн шархтаа ухаангүй итчихнэ гэж дуудлага өгчээ. Хэдийгээр гадаа цасан шуургатай Фаренгейтийн 23 градусын хүйтэн байсан ч Массачусетс мужийн Кентон хотын цагдаа түргэн тусламжийн багийнхан тэр дорол очиж тусламж үзүүлсэн боловч түүний амийг аварч чадсангүй. Тэр бол Бостон хотын цагдаад 16 жил ажилласан цагдаагийн ахмад ажилтан Джон Окиф гэдэг хүн байсан бөгөөд найзынхаа гэрийн уртлын талбайгаас олджээ. Джон Массачусетс мужийн Брайнтри хотод төрсөн бөгөөд Массачусетсийн их сургуулийг эрүүгийн хэргийн эрх зүйч мэргэжлэлээр магистрийн зэрэгтээ төгссөн юм байна. Хариуцлага маш сайн ухамсарладаг энэ талаараа цагдаагийн байгууллага болон олон нийтийнхээ дунд нэлээд алдартай болсон залуу. 2014 онд Джонни 2 зэн эмгэнэлтэйгээр эцэг эхийгээ алдгаад тэднийг өөр дээрээ авч асран хүмүүжүүлдэг байсан юм байна. Сайхан сэтгэлтэй, тусархуу, эргэн тойрныхноо хүндэлж хайрладаг, сайн найз, сайн асран хамгаалагч, сайн хүү байжээ. Джон 2020 оноос Карен Грейд гэдэг эмэгтэйтэй үерхэж хэлсэн байна. Цаг бус золгүйгээр амиа алдсан Джонни өвглийн нууцлаг байдал нь ард олныг цочролд автуулж байлаа. Ингээд мэдээж цагдаагийн байгууллагынхан мөрдөх үйл ажиллагааг даруй эхлүүлж хэдхэн хоногийн дараа сэжигтнийг баривчилсан байна. Прокурорууд ч тухайн сэжигтнийг яллах үндслэлтэй гэж өгнөж байв. Гэсэн хэдий ч сэжигтнийг баривчилснаас хойш 1 жил гаруйн дараа ч гэсэн шин нотлох баримтууд гарч ирсээр байлаа. Түүний өмгөөлөгч прокурорын дүгнэлтийн эсрэг занал хийлсэн байдалтай нэлээд хурц аргументуудыг гаргаж тавьж илаа. Занал хийлсэн гэдэг нь бол Бостон хотын цагдаагийн газрын хэд хэдэн ажилтнуудыг нэр устай нь онцолж яриад нэг бол авилга хээл хахуул авсан, маш олон хэрэгтэй нотлох баримтуудыг олон түмнээс албаар нууцлсан тэр бүхнийг ил гарга гэх мэтээр ярилцлага өгч ирсэн юм байна л да. Түүний өмгөөлөгчийн энэхүү мэдээлэлээс болоод олон түмний дунд ч гэсэн хууль хяналтынхны дунд ч гэсэн хүмүүсийн дунд ер нь бол нэлээд яриа маргаан
газар авсан. Карен Рид бол Мэнсфилд хотод төрсөн 41 настай бөгөөд 2001 онд Бентлийн их сургуулийг санхүүгийн бакалавраар төгсөөд дараа нь Макколум сургуульд бизнесийн нэмэлт боловсрол эзэмшээд үүнийхээ дараа өөрийнхөө төгссөн Бентлийн их сургуульд санхүүгийнхын тэнхимд 15 жил ажилласан юм байна. Олон жил ажилласан, мэргэшсэн санхүүч байлаа. Карен бол Жонтой 2 жилийн турш үерхэж байсан боловч энэ хугацаанд тэд бол дандаа л хоорондоо хэрүүл маргаан ихтэй байдаг гэж. Жонны 2 зөөгийнх нь өгсөн мэдүүлгээр бол хосууд байнга л хэрэлдэж маргалдаж байдаг бөгөөд 22 оны 1-р сарын 21-ээс 23-ны хооронд бол тэдний хооронд бас л ээлжид хэрүүл маргаан гарсан юм байна. Энэ маргааны үеэр Жон бол Каренд "Чи бид хоёрын харилцаа бол зөвшөөрөгдсөн байх ёстой хязгаараас даваад байна. Тиймээс хоёулаа энэхүү эрүүл бус харилцаагаа цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй. Одоо хоёулаа болио" гэж хэлсэн юм байна. Гэтэл Карен бол удахгүй одоо хоёулаа 1 сарын 28-нд хоёулаа найзуудтайгаа уулзна гэж тохирсон шүү дээ. Тэр уулзалтынхаа дараа хоёулаа энэ болох салах асуудлаа ярья гэж яриад одоо салхаа түр хойшлуулсан юм байна. Гадаа нойтон цас маш их орж оройн 9 цагийн үед зурагтын нэвтрүүлгээр цаг агаарын онцгой байдал зарлаад цасны эрчим нэмэгдснээр гол мөрний уус нэмэгдэж байна. Ердөө 10 минутын дотор л ихэд 3-5 см-ийн цас гадаа орж байна гэсэн тийм сэрэмжлүүлэг явж исэн юм байна. Энэ өдөр нь бол 22 оны 1-р сарын 28-ны орой байсан бөгөөд нөгөө найз нөхдөдөө уулзалж бааранд хөгжилтгөр тохирсон тэр үдшин байж л дээ. Тэд ч товлсон ёсоор болзоондоо очиж найзуудтайгаа уулзаад грил, waterfall зэрэг бааруудаар дамжиж нэрэгцгаасан юм байна. Сүүлд нь тэдгээр бааруудын бичлэгүүдийг шалгахад бол Карен сүүлийн 90 минутын турш гэдэл 6 удаа архиуж байгаа бичлэг нь тэндээс гарч ирж камерын бичлэг нь. Тэгээ 6 удаа виск тэгж уусан юм уу, 6 гурав шиг шар айраг уусан юм уу гэдгийг нь бол хэлээгүй. Зөвхөн давтамжийг нь чухалчилсныг бодоход бол цаг 30 минутын дотор 6 шар айрагч байсан, вискич байсан өндөр тоонд орно л доо. Ингээд тэд шөнө дундын үед баарнаас гараад офицер Брайан Альбертийн гэрт урагдсан юм байна. Карен Жоныг Брайаны гэрийнх нь урдах зам дээр нь буулгаад өөрөө ходоод нөгдөөдөөсөн болохоор гэрлүүгээ явсан. Гэртээ очисон хойно Жоныг хайрсан эсэх талаар ярихаар холбогдох гэсэн боловч дуудлага болон мессежэнд нь хариу өгөхгүй байсан болохоор нэлээд санаа зовж байсан гэж мөрдөгчдөд мэдүүлжээ. Дуудлага мессежэнд нь хариу өгөхгүй байсан болохоор өөрийн 4 цаг 53 минутанд Альбертийн эхнэр Дженнифер рүү уцтаж "Жон танахаас явсан уу?" гэж асуухад "Жон манайд огт ирээгүй штэ" гэж хэлсэн юм байна. Гэрийнх нь гадаа буулгасан болохоор гайхаад 5 цаг 30 минутын үед Карен өөрийнхөө найзтай Дженниферинд очоод түүнийг аваад ингээ бүгдээрээ нийлээд Жоныг хайсан боловч гадаад цасан шуургатай байсан болохоор нилээд хайхад хүндрэлтэй байж л дээ. Ингэж явж байгаад өглөөний 6 цагт Карен анх Жоныг олж харсан бөгөөд Fairview 34 авто зам дээр Брайаны гэрийнх нь бараг гадаа нь ухаангүй өвтөж байгааг олж харжээ. Түүнийг олоход бол нүүр нь хавтчихсан, толгой нь хагарсан, ард талын дагц хэсгээрээ шархацсан байв. Удаагийнхан шалгаж эхлэхэд тэр орой Брайанид цугласан зочид бүгд л "Жон бидний хойноос орж ирээгүй. Карен тэр хоёрыг бид нар гэрлүүгээ явчихжээ гэж бодцгоосон" гэж ярьсан байна. Цагдаагийн мөрдлөг үргэлжилсээр 4 хоногийн дараа с ижигтнийг баривчилсан болохыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсоор зарласан. 2 дугаар сарын 1-ний өдрийн энэхүү мэдээнд бол 41 настай Карен Ридийг цагдаагийн ажилтан Жон О'Кефиг өөрийнхөө машинаар мөргөсний дараа хэргийн газрыг орхиж зугтсан гэдэг үндслээр нь 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт сэжиглэн баривчилжээ. Гэсэн боловч маргааш нь буюу 2 дугаар сарын 2-нд Кареныг $50,000 барьцаатайгаар суллсан юм. Ингээд хэрэг гарснаас 4 сарын дараа буюу 22 оны 6 сарын 10-нд тангарагтны шүүхээр орж энэхүү зүйл ангиар буруутгагдан $100,000 батлан даалтанд гаргасан. $50,000 дахин нэмэгдүүлсэн байна. Цагдаа нарын энэхүү шуурхай арга хэмжээнд нь орон нутгийн ард иргэд ч гэсэн маш ихээр гайхсан. Яагаад Карен Жоныг алхад хөрөв? Ямар нотлох баримтууд байсан болохоор Кареныг ингэж юм хурдан баривчилж байгаа юм болоо гэдэг асуудлууд нь одоо хүртэл хүмүүсийн анхаарлыг татсаар л байгаа юм байна. Ингээд саяхан буюу 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр уг шүүх хурал болоход прокурорууд телевизүүдийг хүртэл дуудаж энэхүү хуралдаанд оролцуулсан юм байна. Карен Рид шөнжин одоо арх уусныхаа дараа согтуу машина барьж яваад Жоныг түүний олдсон Fairway 34
зам дээр хаясан гэж үзэж байгаа. Тэр үед цас маш их орж зам халтаргаатай байсан учраас машин нь гулсаж шарваад Жоныг мөргөж унагсан. Маш эвгүй мөргөж хүнд шархтуулснаа мэдмэгц Карен аварч туслахын оронд түүнийг орхиод хэргийн газраас цугтаасан гэж үзсэн бөгөөд мөргүүлснээсээ болоод үхэлд хүрсэн гэж үзсэн юм байна. Талигаач Жоны гар утсан дээрх мессежүүдийг наривчлан шалгаад хэрэг гарахаас 7 хоногийн өмнө хосууд хоорондоо маш их хэрүүл маргаантай байсан бөгөөд Жон Каренаас салах гэж оролдож салах тухайгаа хэлж байсан тухайн тэр мессежүүдээс олж мэддэг. Тэр мессежүүдээс харахад бол Жон Каренаас салахыг оролддог боловч Карен бол огт зөвшөөрдөггүй байсан байна. Жоныг шархтаад гадаа хэвтэж байх тэр үед нь бол түүний гар утсанд Каренаас хэд хэдэн дуут шуудан ирсэн бөгөөд тэдгэрийг нь шалгаж үзгээд Карен Жон руу би чамайг үзэн ядж гэнэ гэж хашгирч исэн үчлэг байдаг юм байна. Ингээд Жоныг одоо хариу өгөхгүй болохоор зэрэг удалгүй найзыгаа дагуулад Женниферийг аваад Жоныг хайж эхэлсэн юм байна. Тэргийн мөрдлөгийн явцад бол сэтгэл зүйч эмч нар Каренд үзлэг хийсний үр дүнд бол гистерик гэдэг сэтгцийн эмгэгтэй гэж дүгнсэн юм байна. Гистера гэдэг нь тесрэлттэй мөн чанар бүхий одоо мэдрэлийн эмгэг юм байна л да. Гистерийн онцлог чанарууд нь бол хэд их сэтгэл хөдлөл нь ихэвчлэн байнгын идэвхтэй байдаг, уйлахтай амархан, ер нь бол байнга юм л олвол ингээл нулимсан цэглэгнээд, нулимсан дүүрээд ирдэг. Хэд их тийм сэтгэлийн хөдөлгөөнд амархан ордог тийм эмгэг юм байна. Байнгын өндөр огцом одоо сэтгэл хөдлөл гэдэг юм уу да. Олон нийттэй харилцаадаа нэлээд таагүй байдаг. Хажууд нь байгаа хүмүүс нь бол маш их дарамттай, хүнд хэцүү байдаг. Учираас энийг бол сэтгцийн сул дорой тогтворгүй байдал гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл гистерик нь хамгийн одоо хүнд тусгүй чанар ихтэй гэх юм уу да. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл зүйн сахлага бат муутай боловч энэ байдлыг бол хувь хүн өөрөө зохицуулах боломжтой гэж зарим эмч нар нь үздэг юм байна. Гистерийн ноцтой мэдрэлийн эмгэг бөгөөд ч гэсэн үүнийг өөрөө хянахад тийм хялбар биш гэж үздэг юм байна. Ер нь одоо тесрэлттэй мөн чанар бүхий мэдрэлийн эмгэг гэж хэлээд байгаа шүү дээ. Илэрхийлэлт нь юм гадагшаага зарим өвчнүүд чинь ингээд дотгошоо өөрийгөө нураадаг бол энэ гистера нь болохоор зэрэг тесрэлттэй уура, уйлхаа, гомдгоо бүгдийг ингэж гадагшин цацдаг юм байна л да. Экстраверт чанартай. Карен Альбертинд очихоос өмнө найзындаа очиж найзыгаа авсан шүү дээ. Тэгэхдээ бол тэр найзаасаа би Жоныг мөрөгцсөн шиг байна. Тийм байж болох уу гэд асууснаа миний энэ артлын гэрэл хагарцсан байлээ гэж хүртэл ярьсан юм байна. Тэгэд бас болоогүй дөнгөж тэр Жоныг олоод байх үед би түүнийг мөрөгсөн гэж найзтай хэлээд исэн гинэ. Тэрийг нь болохоор зэрэг цогцог олох үеэр хамгийн түрүүнд хэргийн газар дээр ирсэн нэг хүн харчаад тагдаад мэдүүлсэн юм байна. Үүнийг нь бол хуулийн байгууллагаас Кареныг хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Мөн хэргийн газарт нотлох баримт тайж байсан шинжээчид бол жипний хагарсан шилнүүдийг баримт болгон авсан бөгөөд тэр хагархаанууд нь Карений жипний арын гэрлийн хагархаанууд мөн болгон тогтоогдсон. Тэндээс бас нэг коктейлийн шил олдсон бөгөөд тэр нь бол Жоны баарнаас гарахтаа барьж исэн камерын бичлэгт нь үлдсэн тэр коктейлийн шил мөн байсан. Мөн хохирогчийг мөрөгхийн өмнө Карен машиныхаа хурдыг нэмсэн нь бол машины хурдны хар хайрцагт үлдсэн байна. Хамгийн түрүүнд хэргийн газар дээр үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлтэнд үхлийн шалтгааныг тодорхойлох боломжгүй гэж бичсэн байна гинэ. Карений цусан дах спиртийн агуулмж нь 0.7-оос 0.8 хооронд байсан бөгөөд түүний 12 цаг 35 минутын үед буюу хэрэг гарах үеэр бол энээс ч өндөр байсан гэж хор судлаачид бас дүгнэлт гаргаж. За ингээд бүх юм Карений эсрэг болсон. Гэтэл Карений өмгөөллийн багийнх нь бол огт өөр мэдээллийг гаргаж ирж олон нийтэд тавьсан. Карен бол Жоныг алаагүй. Харин Жон өөр хэн нэгэнд алагдсан. Учир нь Жоныг яг нас барж байх 2 цаг 27 минутын орчимд буюу цогцос олохоос 3 цагийн өмнө Жоны хэвтэж байсан яг тэр локейшноос хэн нэг хүн интернетээс хүүтэнд үхэх гэж байх уу гэсэн хайлт хийсэн байна. Гэвч тэрхүү хайлтаа тухайн хүн устгасан болох нь тодорхой болсон юм байна. Мөн өглөө болтлоо офицер Альбертийн эхнэр хоёр хоорондоо хэд хэдэн мессеж бичсэн бөгөөд өмгөөлөгч хэлэхдээ талигач Жон Альбертийн гэрт зодтолтож Альбертийн нохой Жон руу дайрсан гэж үзээд халдлага үйлдсэн хүмүүс хэрэгээ нуун дарагдуулахын тулд Каренийг гүтгсэн. Адилхан цагдаагийн ажилтнууд болохоор цагдаагийнхнаа л хамгаалсан байна.
Нэг цагдаагийнх нь гэрийнх нь гаднаас цагдаагийн офицерын цогцсоо олдсон. Нөгөө талаар энэ хэргийг мөрдөж байгаа ахлах мөрдөгч нь Байшингийн эзэн Альберттай найз байгаа зэрэг нь бол хэргийг илрүүлэхгүй нууцлах шалтгаан нь мөн гэж үздсэн байна. Карны өмгөөлөгчийн энэхүү мэдээлэл бол нийгмийг цочирдуулж олон хүнийг энэ хэрэгт анхаарал хандуулахад хүргэсэн байна. Карн ч мөн маш их зориг гаргаж олон түмэнд мэдээлэл хийжээ. Карн нэрээд хэлэхдээ миний гэр бүл, миний өмгөөлөгчд бид л үнний төлөө тэмцэж байна. Бид үнэнд хүрэхийн тулд бүх нөөц бололцоогоо дайчилж байна. Энийг хэн хийснийг бид мэднэ. Тухам хэн удирдах надад хэргийг тоххоор халахвч хийж байгааг би мэдэж байна. Би Жоныг алаагүй. Харин Жоны амийг аврахыг хичээсэн гэж хэлсэн байна. За ингээд түүний өмгөөлөгч Аалан бол бас нэлээд том мэдээлэлүүд хийсэн гэж ярьсан шүү дээ. Үүнд нь бол юу багтж байна вөхлөр зэрэг. Халигаачийн цогцсны зургийг гаргаж ирээд гарын дотор талын нэмгэн шуу болон бугуйнаас дээш мөрнөөс доошх хэсгүүд байгаа нохойн хумс, нохойн шүд байж болзошгүй. Энэхүү сорвины бий болсон хугацаа нь бол Жоны нас орсон хугацаатай тохирж байгаамаа гэж хэлээд шинжээчийн дүгнэлт гаргаж ирсэн. Цогцост ийм шарах сорив үлдсэн байхад цагдаагийн шинжээчид өөрсдийн үзлэгийн тайлбартаа бол үүнийг тэмдэглэж үлдээгээгүй. Ийм сорив байхгүй байх гэсэн байна. Хэрвээ байхгүй байгаа юм бол биднэрт яагаад харагдаад байгаа юм бэ энэ сорив чинь? Цагдаа нарын шинжээчдийн хувьд бол энэхүү шархан зүгээр л ноён Жон Окифиг тээврийн хэрэгсэлд мөргүүлэхдээ авсан бэртлийнх нь нэг хэсэг болгож оруулсан байна. Эрүүл ухаанаар нэг зүйл асууя. Үүнийг зулгаралт гэж хэлж болох уу? Машины хүчтэй мөргөлтөнд ч юм уу эсвэл машины дугуйнд орж орооцолдож өнхөрсөн гэж үзэхэд мод, буут, шороо, зам зэргээс шалтгаалж ийм зулгаралт урагдл үүссэн байж болох уу? Хүлээхэн шагаа, гарынх нь бугуй, шилб мэтчлэн маш олон газрууд нь бас л мөн иймэрхүү зулгаралтууд байх ёстой гэтэл байхгүй байна. Зөвхөн баруун гарынх нь нэг их хэсэгт байна. Энэ бол одоо харвас амтны хумс эсвэл амтанд хазуулсан шүдний ормол юм шиг харагдаж байна. Ийм гүн цоорсон жигд бус зулгаралт. Тэгэд бас зөвхөн баруун гартаа. Энэ бол ямар ч хүн нохоо буюу ямар нэг амтанд дайраад ирэхэд өөрийгөө хамгаалах гэж тохоогоо нуглан хамгаалт тавьдаг тэр үйлдэл. Тангарагтны шүүхтэр хөндлөнгийн шинжээчд болон иргэний хяналтынхан энэ асуудлыг ердөө асуухгүй байсан. Энэ зургийг гарч ирэхэд шүүх хурал дээр ямар ч асуулт тавиагүй. Зөвхөн нэг талыг барьсан шинжээчдийн дүгнэлт гаргасан. Тиймээс бид нар бол Америкийн нэгдсэн улсын нэртэй эмч нарын нэг бол Фрэнк Шеридан гэдэг эмчийг хөлсөлж дахин шинжээчээр ажилуулсан. Фрэнк Шеридан бол 12,000 орчим задлан шинжилгээ хийсэн Калифорни мужийн нийт задлан шинжилгээнүүдэд хяналт тавьдаг том эмнэлгийн шинжээч эмч бөгөөд эдгээр шарах сорвийг амтны гаралтай гэдгийг нь бол шинжлэх ухааны дүгнэлттэйгээр гаргасан. Бид нар одоо нохойноос ДНХ-гийн сорил авах санал тавьсан боловч прокуророос бидэнд нохойноос ДНХ-гийн сорил авах зөвшөөрлийг өгөөгүй байна. Дэвшилттэй тална гэвэл Брайан Альберт 29-ний шөнө Жоныг гэртээ байсан гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Мөн герман хонч нохой тэжээдэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн Брайаны мэдүүлгээр нохой нь байшин дотор байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн чухал бас нэг зүйлт нь бол Брайан Альберт өөрөө хэлэхдээ манай нохой хизээч танихгүй хүмүүстэй харьцдаггүй гэж хэлсэн явдал юм аа. Тэгэхээр нохой нь гадны хүнтэй харьцдаггүй юм бол гадны хүнийг уурж ямар нэг байдлаар танихгүй хүн рүү дайрдаг гэсэн үг ээ. Жон Афикийн цогцос ч гэсэн анхнаасаа бол гадаа хашаанд байгаагүй. Цогцыг бол хашаанд зөөж авчирсан. Нөгөө талаар Жоныг үгсний дараа Брайан тэр нохойг өөр хүнд дамжуулж худалдсан бөгөөд өөр хүнд дамжуулсан мэдээллээ нуухыг амтны бүртгэлийн ажилтнаас гуйсан байсан. Эцэст нь бол хөндлөнгийн шинжээчд болон иргэний төлөөллүүд яагаад тэр нохойн талаар, тэр шархны талаар урдны шүүх хурал дээр нэг ч асуулт асуугаагүй юм бэ? Жон Окифийн үхэл хэнд ашигтай байв? Яагаад энэ байшинд байсан хүмүүс Альбертийн найзууд 200 фунт жинтэй бараан хувцастай хүн хашаанд нь цас шороотой утгалдаад хэвтэж байхыг яагаад хараагүй юм бэ? Тэд нар байшингаас цовроод гарсан байлаа ч гэсэн харахал байсан гэж одоо Карны өмгөөлөгч олон нийтийг шуугуулсан юм байна л да. Ерөнхийдөө бол энэ хэрэгт нэлээд хачирхалтай хардлагууд байгаа юм байна. Тухайлх юм бол одоо хэрэг гарсны дараа Брайан Альберт уг байшингаа гялс зарсан юм байна. Цогцос дөнгөж олдонгууд тэрхүү хооронд бол Брайаны эхнэр нөхөрлүүгээ уцтсан бөгөөд дараа нь одоо тэрхүү уцтсан дуудлагаа бол утсан дээрээсээ устгасан юм байна. Альбертийн гэр бүлийнхэн бодлох прокурор Майкл Прокертой
найзын холбоотой байдаг юм байна. Өмгөөлөгчийг мэдээлэл хийснээ дараахан хүйтэнд хэр удаан өөхөх вэ гэсэн хайлтыг бол Брайаны эхнэр хийсэн бөгөөд тэрбээр Карны хүсэлтээр өглөөний 6 цагт хайлтыг хийсэн гэж мэдэгдсэн юм байна. Энэ хэрэг ер нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд дараагийн шүүх хурал нь 2023 оны 7 дугаар сарын 25-нд удахгүй нэг сар орчмын дараа болохоор товлогдсон юм байна. Одоо манайд ч гэсэн цагдаагийн ажилтнуудтай холбогдсон гэмт хэрэг нилээд гарч байсан. Тэгээд тухай бүрдээ ямарваа нэгэн маргаан хардлагуудыг байнга дагуулж идэг болохоор санамж сэрэмж болосоо гэдэг үүднээс оруулсан юм аа. Та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.